Монгол улсын ардын эмч хамгааллын доктор профессор Ганцангийн Малчинхүү багшийнхаа уламжлалт зүтгэл гэсэн уулзалт ярилцлагад хүрэлцэн хөтлөлийг хүлээж аваад энэ хурд цугласан та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлж. Тэгээд манай өнөөдрийн уулзалт ярилцлагыг нээж өгнө хэмээн агаарын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн боловсрол эрхлэлсэн тэргуун дэвтэр Сүмбэрзол тэнийг урьж байна. За энэ хүрэлцэн та бүхний өнөөдрийн амралтанд ярилцлага. Өнөөдрийн үйл ажиллагааны эзэн Монгол улсын ардын аяарч анагаахны доктор профессор Ганцангийн Малчинхүү багштанд нийт шагналынхаас мөн анагаахны шинжилгээний үндэсний сургуулийн захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж сайн сайхныг хүсье. Анагаахны төвхөнд эцгээсээ илүүтэй эзэмсэн мэргэжлээрээ оруулсан олон сайхан багш нар эрдэмтэн профессорууд маань байдаг. Тухайн салбартаа ноён оргилын болсон энэ олон сайхан профессоруудын нэг нь хүүхдийн хэмээх тодтолтой Ганцангийн Малчинхүү багш мэлээ. Энд би үгээр зогсохдоо мөн анагаахны дээд сургууль, анагаахны их сургуулийн хүүхдийн ангид төгссөн бас өөрийнхөө нөхдийн өмнөөс, хүүхдийн эмчнэрийн өмнөөс бас танд баяр хүргэж мэдчилье. Малчинхүү багш маань оюутан бидний хайр талархлыг хүлээсэн үеийн олон өмч эмнэлгийн мэргэжилтийг сургам хөгжүүлсэн ийм хүндтэй профессор юм аа. Одоос 30 гаруй жилийн өмнө анагаахны дээд сургуулийн хүүхдийн эмчилгээний факультетийн оюутан байхдаа би Малчинхүү багштай уулзаж очирч байлаа. Тэгээд хүн амын эрүүл мэндийн болон эрүүл мэндийн тусламжийн хэрэгцээг үндэслэн хүүхдийн эмч нарыг төлхөө бэлтгэх төрийн бодлогоор тухайн үед хүүхдийн эмчилгээний факультетийг анагаахны дээд сургууль дээр нээж сургалт явуулж эхэлсэн. За тэр факультетийн деканаар Малчинхүү багш маань ажиллаж байсан юм аа. Тэгээд энэ шинэ байгуулагдсан хүүхдийн эмчилгээний факультетийг бас өнгөтэй өөдтэй нэр хүндтэй авч явах гэж багш маань нойр хоолой ослон 40 чармаар тавьж их ажиллаж байсан. Яагаад биднийг сайн мэдж байгаа вэ? Оюутан байж багшийн удирдлагаар энэ факультетийн өмнөөс бас олон арга хэмжээнд оролцож байсан болохыг сайн мэддэг. Тухайн үед эмчилгээний 2 дугаар факультет, нэгдсэн факультет, хүүхдийн факультет гэсэн дөрвөн факультет хоорондоо судлага, урлаг, спортоор өрсөлдөж ингэж байдаг байлаа. Тийм ч учраас энэ өрсөлдөөн мандаас гарсан манай анагаахны дээд сургуулийн баг ихтэй сургуулийн хэмжээнд бүхэн шилдэг орнож ингэж гардаг байсан юм аа. Тэгээд зүгээр нэг дурсан хэлэхэд сургуулийн авах шалгуур гар бүлийн тэмцээн дээр хүүхдийн эмчилгээний факультетийн баг болцож байсан. Тэгэхэд Малчинхүү багш нар орой болсон 7-8 болж байсан. Тэгэхээр ирээ зогсож гисэн өөрийнхөө факультетийг, өөрийнхөө оюутнуудыг дэмжиж шүүгчтэй шугамдаар усан өмнөд гадна дотноор мадалтаа ингээд зогсож байсан тэр төлсөөр миний зөвхөн байдаг. За нөгөө талаар тэр үед физиологийн техникээс анхаарч уншдаг гэж физиологийн хичээл болдог бүх оюутнуудын дунд явуулдаг байсан. Энэ ч гэсэн бас хүүхдийн эмчилгээний факультетийн оюутнуудыг аваас идэвхтэй бэлдэж оруулахад Малчинхүү багшнаас их дэмжиж, шахаж, шаардаж бидний бас ингэж ажилладаг байсан. Энэ бүхэн маань миний сэтгэлд их тодхон байна. Тэгээд багшийнхаа шаг болж сурч байсан дараа манай сургуулийн хүүхдийн мөчн судлалын тэмдэг эцэг үндэсний байгууллагын хүүхдийн сангийн алиа үеийн нэрмж чанарт анагаахны доктор профессор Монголын аяатанч гиндэн багшийн гиндэн жон багшийн удирдсан энэ техник бас багштай нуур зэрэгцэн ажиллаж багшийнхаа олон сайхан заачлалаас суралцах ийм ад завшаа тохиолж байсан би баяртай байт юм аа. Өнөөдөр Малчинхүү багш маань бичсэн олон сайхан ном өнөөдөр манай энэ шинжилгээний үйлчлэлүүд хүүхдийн эмчнэрийн маань шинээр ном болсон байдаг. Энэ бүхэн бас их бахархаж байдаг. Энэ талаар та бүхэн мэдж байгаа учраас би өөрийн ууштай билээ. За хоёрдугаарт нь манай Малчинхүү багш маань манай сургуулийн бас урдаа байдаг судлаач эрдэмтдийн нэг юм байгаа. Тэгэхээр тухайн үед Малчинхүү багш маань гиндэн багш маань удирдсан тэр судалгааны нэг багт орж бүртгэн хэсэг нь болж тухайн үед Монгол улсад хүүхдийн нас оролтод нэлээд нөлөөлдөг байсан. Тухайн үед алтлаг стафилококкоор үүсгэсэн уушны бүтэц эвдэрлийн өрөслийг
одоо энэ асуудлыг шийдэхэд бас их том хувь нэмэр оруулсан. Одоо энэ өчтөр хүүхдийн төвийн болсон байгаа. Нөгөө талаар та бүхэн жоо хөтсөн гэж энийг багш маань одоо өдөртөн өөрийнхөө анх нөхдөд шалгалтаар хүүхдийн манайхын практик нэвтрүүлсэн ийм сайхан үйл ажиллагаа одоо зөвхөн одоо хоёрхан жишээ дурдах юм байна. Энэ хоёрын ч гэсэн өнөөдрийн одоо зөвлөдөөс харахад бас бидний төрийн сонирхол өгдөг ийм том хэмжээний бүтээлүүд агаа гэдгийг бас зохион дурддаг бичиж байна. За өнөөдөр ч гэсэн багш маань манайхын шинжилгээний үндэсний их сургууль болон бусад эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлд ажиллаж судлаачдын одоо оюуны бүтээлийг ариусган шүүх тэр бүтээлийг нь дэлхийн ангаа ухааны энэ их санд мэдлэг болон одоо оруулахад өөрийн оюунаа чиглэж ингэж ажиллаж байдаг. Шинжилгээ ухааны өөрөө оройгүй бартаатай одоо судлаачнаас маш их төвчээр хатуужил шаарддаг ийм ажил. Энэ ажлыг багш маань өөрийнхөө ажил амьдралын салшгүй хэсэг болгож өнөө бүртгэж эхэлж байгаа. Нийт одоо судлаач шайнар нь бас багшаараа бахархаж байдаг гэдгийг бас зориуд тэмдэглэж хүсэж байна. За мэргэжлийн хувьд одоо энд одоо яриад байгаа. Хүүхдээ нэгдүгээр алдарсан, төрөөс үлдсэн, онгоолсон, ардын бүгд гавьяа тэмчин гэдэг энэ талаар их уншаад байлаа. Ингээд эцэст нь их сургуулийн эрхний үнэт зүйл профессор багш нараа алдаршуулан тэдний хийсэн бүтээснээр эгэл дагуу амьдралын замлаар хүний төлөө өөрийгөө зорих тэр агуу зориг зүрх нэмжин сэтгэлээр цаашлуул эмч хүүхдийн эмчнэрийн сайхан мэргэжлэр багах энэ боломжийг залуу хойчин ирээдүйн эмч эмнэлгийн мэргэжлүүд болгож байгаа энэ арга хэмжээ зохион байгуулж өгөхөөс бас сургуулийн удирдлагаас талхал илэрхийлээ. Энэ арга хэмжээний эзэн профессор Ангийн Малчгүй багштай аасаар сайн хүсье. Таны юу сонсон 9 цагаан авсан сэтгэлчлэн мэдэж байх юм. Цэвэр видео шүүгээ тэгээ багшийн хэлдэг номдор өгнө, багш дурсан өгнө, эмч дор биш юм гэсүүгээр юугаа өндөрлөе. Тэгээ альва ерөөлийг бас хоосон хийж болдгоо. Тийм болохоор одоо багштай энэ хондог өргөлтэй биш тийм ээ. Багштай бас ингээд номын дэжээс бас яа гэх хаалгасан байлаа. Би одоо та бүхэнд багшийнхаа тууч намтрыг танилцуулъя. За хяар болж байгаа өнгийн Танзангийн малчин хүү маань 1941 оны 4-р сарын 8-ны өдөр Булган аймагт төрсөн 50-аас 60 он Булган аймгийн 10 жилийн дунд сургууль суралцаж улмаар 60-аас 65 онд ангаах ухааны дээд сургуулийн хүүхдийн эмчийн ангийн анхны төгсөгч болж төгсөжсэн юм хүүхдээ. За 65 оноос 67 онд Төв аймгийн Лүнсүмийн сон дундын эмнэлэгт ерөнхий эмчээр за 67-аас 73 онд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн эмчээр улмаар 73-аас 84 онд одоо ангаах ухааны дээд сургуулийн хүүхдийн өвчин судлалын тэнхимд багшаар орсон цагаас хойш идүүгээ одоо тэнхимд 36 жил тасралтгүй багшаар ажилласан гэж багш маань түүхэндээ дурдсан байна. За тэгээд 84-аас 89 онд ангаах ухааны дээд сургуулийн хүүхдийн факультетийн деканаар ажиллаж байсан. Мөн 1989 онд одоо улсын эхний улсын эрдэм шинжилгээний төв анх ашиглалтанд ороход төвийн захирлаар томилогдож 1992 он хүртэл ажилласан төвтэй. Ингээд 92 оноос хойш өнөөдөр хүртэл хүүхдийн амраахын тэнхимдээ багшаар ажиллаж байна. За багш өөрөө одоо дараахан зам гаргаад хичнээн шавийг одоо сургасан бэ гэдэг дээр тоогоо гаргаж өгсөнгөө мэдээж ирэх төгсөлтийн дараах сургалтаар одоо багшийн эрдмийг сонсож суусан шавнар маш олон байх нь ойлгомжтой. За энэ дотроос одоо 18 ординатор эмчийг 8 резидент эмчийг яг шавлан сургаж төгсгөжээ. За мөн түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн агуу айлын эббинсийн нэрэмжит шагналт Гиндэн Жанц багш маань өөрийнхөө одоо тэр шагналаар авсан одоо мөнгөөрөө сан байгуулаад ингээд сангийн одоо тодорхой хувийг бол тухайн жилд одоо шалгарсан эмч багш нарт одоо олгож байхаар шийдвэрсэн. Энэ одоо сангийн шагналыг хамгийн түрүүнд одоо багш нараас хүрсэн хүн бол Малчгүй багш маань байна.
Эрүүлийг хамгаалах салбарт гүйцэтгэж буй үүргийг харах юм бол 1996 оноос эхлээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн больницын ерөнхий зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. 98 оноос эрүүл мэндийн яамны хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, 2008-аас 12 онд эрүүл мэндийн яамны хүүхдийн амралтын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, 12 оноос хүүхдийн ерөнхий мэргэжилтэн мэргэжлийн салбар зөвлөлийн дараагаар тусгаж ажиллаж байсан. За, эрдэмийн зэрэг эрдэмлэг байдлыг одоо харахад 1979 онд Оросын холбооны улсын Санкт-Петербургийн хүүхдийн амралтын дэд сургалт хүүхдийн уушигны зочин үргэлжлэлийн эмнэлзүүд дархлааны байдал сэдвээр анагаах ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалсан төвхтэй. Эрдэм судлалын 6 ажлыг удирдах анагаах ухааны докторийн зэрэг хамгаалуулсан ба 8 ажил удирдах магистрийн зэрэгт хүргэжээ. За, түүнчлэн эрдэм шинжилгээний олон арган ажил шүүмж хийж, эрдэм шинжилгээний ажил шинжээчийн үнэлгээ өгч байсан төвхтэй. Мөн түүнчлэн судалгааны одоо томоохон 4 төсөлт ажлыг удирдан хэрэгжүүлснээс бүрдүүл 91-ээс 95 онд хүүхдийн эмнэлэг төслийг удирдан Монгол орны байгаль газар зүйн бүсүүдэд 17,000 гаруй хүүхдийг хамарсан судалгаа явуулж, хүүхдийн халдвар бүсийн хүчний харахад нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож одоо ажлын тайланд хүлээлгээ өгсөн байна. За, тэгээд өнөөдөр энд ирсэн зочид одоо удирдах хамгаалуулсан гарын шайнар болох энэ профессор Ардна Хандогш, за байгалийн Отхон Баяр профессор Навчайч, Гэрлмоош, хамгийн отхонч таг болох одоо их төр захирал маань хүртэл ирсэн байна. За, мөн түүнчлэн одоо Дашима эмчийн зөвлөх хэмжээ зөвлөх одоо удирдагчаар зөвлөхөөр ажиллаж хамгаалдаг. Энэ болгон дээр багшийн одоо багш хоёр. За, эрдэм шинжилгээ сургалтын чиглэлээр нийт 282 бүтээл төрүүлсэн. 32 сурагчид, 33 өгүүлэг. За, тэгээд эндээс гадаадд хэвлэгдсэн 14 бүтээл, шинэ бүтээл оновчтой санал 2, англи хэлнээс одоо 16 ном орчуулж 42 ном гэжээ. Бүтээлүүдээс бол амьсгалын замын цочмог халдах, хүүхдийн уушигны цочмог өрөвсөл, хүүхдийн хоол боловсруулах тогтолцооны зөнгөсөн тохиолдох өвчнүүд, хүүхдийн өвчин судлалын 2 бот сурах бичиг. За, энэ одоо 2 бот сурах бичиг маань 3 удаа хэвлэгдсэн байгаа. Хүүхдийн хашлын өвчин, хүүхдийн өвчний онц зүй, эхчүүдийн сурах бичиг зэрэг одоо олон ном тохиомлуудыг одоо хэвлүүлж нийтлүүлсэн байна. Гишүүнчлэлийн хувьд 1998 оноос эхлээд Монголын анагаах ухааны сэтгүүлийн гишүүн, 2006 оноос эрүүл мэндийн шинжилгээ ухааны сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, 89-аас 2001 онд анагаах ухааны докторийн зэргийг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 89 оноос их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмийн зөвлөлийн гишүүн, 2001 оноос анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмийн зөвлөлийн гишүүн, мөн 2009 оноос тус одоо зөвлөлийн тэргүүлэгчээр сонгогдож одоо хүртэл ажиллаж эрдэм судлалыг олон арван жил хэмжиж эрдэмтдийг төрүүлэх ажилд оролцож анагаах ухаанд өөрийн хувь нэмрээ оруулсаар явна. За, шагналын хувьд 72 онд анх эмнэлгийн тэргүүний ажилтны цол тэмдэг авсан, 82 онд доцент цол, 90 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 98 онд боловсролын тэргүүний ажилтны цол тэмдэг, за 99 онд гинтэн жамсах шиг, 2001 онд Монгол улсын хүний аяа тэмцэл, 2005 онд шинжилгээ ухааны тэргүүний ажилтан, 2011 онд ардын эмч цолоор тус шагнагдсан байна. За, тэгээд багш маань өнөөдөр одоо та бүхэнд сонирхолтой сайхан лекц уншиж ирсэн зочдоо бас одоо нэг хүчлэн танилцуулах байх гэж бодчихъя. Тэгээд багшийн маань лекцийн агуулганд нь үндсэндээ одоо Монголын анагаах ухааны анхдагчид ер нь хин юм бэ? Цаашдаа одоо уламжилж хөгжүүлсэн хүмүүс нь хин юм бэ? Залгамжлагчид нь болон үргэлжлүүлэгчид. За, тэгээд ирээдүйн маань ямар байх ёстой вэ гэсэн ийм одоо лекцийн агуулгыг бэлдсэн байгаа тухайгаар надад танилцуулсан. Ер нь бол хүүхдийн анагаахын салбар Монгол улсад одоо хөгжих техникийн салбар, хүүхдийн анагаахын салбар болон техникийн төвхтэй одоо мачигуу багшийн маань одоо нэр цаашгүй холбоотой гэдгийг дурдсан зүйтэй баха. Тэгээд энэ илтгэлийнхаа төгсгөл одоо багшийнхаа хэлэх дуртай бол мэдхгүй хүн аюултай. Үнээр явбал үхэр тэргээр туулаад үзнэ гэсэн энэ өгнүүдээр төгсгөл хийхийг хүсэж байна. Ингээд багш маань ухамсарт амьдралынхаа 50 жилийг одоо хүүхдийн анагаахын эмнэлэг зүй, сургалт,
эрдэм шинжилгээний ажилд одоо зориулсаар явнаа. Ингээд багштай баяр хүргье. Уламжлал зүтгэл гэсэн лекцээ уншноо хэмээн урьж байна. За явны өмнө энд хорон суларсан энэ заалд үрсэн энэ олон хүнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Амгааны шилжүүлсэн үндэсний сургууль энэ профессор багш нарт нэг ийм өөр оноогод энэ ажил явж байгаа юм л да. Профессорын үндсэн гэдэг нэрийн дор профессоруудыг ээлжээр шав нартайгаа хамт олонтойгоо залуу багш нартайгаа уулзаж яриачаа гэсэн юмны дагуу би одоо өнөөдөр ээлж тохиож та бүхэнтэй уулзаж байгаамаа. За ингээд би юуны өмнө энэ уулзалт ярилцлаганд хүрэлцэн ирсэн хүндтэй хүмүүсүүдэд танилцуулсан зүйтэй гэж бодож байна. За тэгэхээр энэ дээр Монгол улсын хүний гавьяатынч ардын багш Гүнтрийн цагаан багш маань ирсэн байна. Төрийн саяхад Монгол улсын хүний гавьяатынч Даваацрын багш маань ирсэн байна. Хамгааллын доктор профессор Монгол улсын хүний гавьяатынч Гэлэг Жамс багш маань ирсэн байна. Хамгааллын доктор профессор хүний гавьяатынч Фонсог багш маань ирсэн байна. За та бүдийг ямар чиглэлийн гэдгийг бол мэдж байгаа гэж бодоод би хэлсэн гоочтараа дараагийн дугаарт хэлье. За Хамгааллын доктор профессор Янан Буянтын доктор багш маань ирсэн байна. Хатуутын за төрийн саяхалд Монгол улсын хүний гавьяатынч хөөхтийн мэс засалж Дашчамцын авирмд ирсэн байна. Дашчамд ихэд авирмд таяр бол нэг нутгийн улсууд Олимпийн аваргын нутгийн хоёр аа. За их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Анааханы доктор Шотландын Эктор ирсэн байна. За Анааханы доктор профессор Монгол улсын хүний гавьяатынч Эрдэнэ Чулуун Батын Эрдэнэ Чулуун багш маань ирсэн байна. За манай сургуулийн бодлого зохицуулалтын албаны дарга за чи шатад орчлоо. Эрдэнэ хүү маань ирсэн байна. За манай одоо яг албан тушаалын нэрээр мэдэхгүй ямар ч гэсэн шинжлэх ухаан шин технологи хариуцсан юм хариуцдаг одоо орлох захирал манай гавьяат багш Батмөнхийн хүү Мөнх бат гэсэн байна. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн больницын дарга Алтан туяа гэсэн байна. За түрүү манай техникийн эрхлэгч энэ дээрсэн хүмүүсүүдийг багш маань нэг үрчтэн танилцуулах хаа гэсэн. Хэрвээ энэ хүмүүсийг танилцуулах юм бол нэгдүгээр цаг маань өрөхгүй байна, хоёрдугаар чадал маань өрөхгүй хоолойноос өччих юм байна. За би дахиад нэг онцлог нэг хоёр хүнийг танилцуулчих юм билүү гэж бодож байна. Энд миний эрдмийн ажлыг удирдсан Өвөн Шав Хамгааллын дэд профессор Хашлын гэдэг одоо овогтой Нямсрын ардны хаан маань ирсэн байна.
эзэмшиж хамгаалуулсан ууган отон хоёр байгаад би их баяртай байна. Миний отон шагнал эмэгтэй захирал байгаа. Тэгэхдээ одоо отох юм уу юм уу мэдэхгүй зарим хүн ч одоо хүүхдээ отох гэднээр өгөөл дараа жил дахиад хөвгөл гаргачихдаг шүү дээ. За тэгээд миний одоо Ахмад Шайнер, Баярмөлгийн Хаан, Өмнө говийн бас нэг нэр нь авч ирэх байсан. Төвхтэй нэртэй юм байна. Хүүхдүүд ч оюун дүүч. Өмнө говийн ч дандаа нэг тийм нэртэй болохоор хэцүү. Мартагчаад байна. За ингээд юм бидний өөрийг хүлээн авч манай тэгмээ хамт олныг хүндэж, намайг хүндэж ийм олон хүн цугларсан гүн талархаж байгаагаа илэрхийлье. За сургуулиас өгсөн энэ үүрэг даалгавар хүн даалгавар байлаа. Яагаад гэвэл зэрэг олон янзын мэрэгжлийн, олон янзын зэрэг зиндааны ийм улсуудад лекц уншихтэй зэрэг одоо санаа багтахгүй байлаа. Урд улсуудын ямыг харлаа. Ер нь одоо олон хүнд хүртээлтэй юм хэлэх ёстой юм шиг ингэж бодлоо. Тэгээд өнгөрсөн байхгүй өнөөдөр байхгүй. Өнөөдөр өнгөрсөн хоёр байхгүй ирээдүй багаар болно гэдэг санааны үднээс би лекц одончлог зүтгэл гэж нэрлэхээр тохирсон юм аа. За энэ ямар учиртай вэ гэхээр бид нэр 90 гаруй жил Монгол төрсөн Ангаах хааны ийм үүсгэн байгуулахад их хувь нэмэр оруулсан анхдагчид тэрийг залхамжилсан улсууд тэгээд тэрийг одоо үргэлжлүүлэн хөгжүүлсэн улсууд ингээд одоо байгаа хөгжүүлж байгаа улсууд энэ тэрийг харахтай зэрэг ер нь одоо залгуу үед маань сургаалтай ажилласан ийм байх юм аа. Тийм учраас би лекц боломжтой ба зүтгэл гэж. Тэгэхээр энэ улсууд зүтгэлийнхээ хүчинд энэ цогт хүрчээ гэх. Анхдагч буюу албаны гүйцэн суурийг тавигчид гэдэгтэй. За эхлээд Вандан ишийн Вандан ишийн ичи хорлоо багш гаргацсан юм аа. За ичи багш маань бол асрагчаас эхлээд шинжлэх ухааны доктор хүртэл одоо хүндтэй гавьяа байгуулсан. Тэгэхээр энэ хүний зүтгэлийг ийм төрөсөн гэдгийг хэлэх гэж байна. Дараагийнх нь бол Шагдарсан багш маань байна. Ичи хорлоо багш бол хэвлэлийн хөндийн мэсэлсэлж, Шагдарсан багш чэйсний хөндийн мэсэлсэлж, зүрхний мэсэлслийг Монголд одоо үүсгэж хөгжүүлсэн ийм хүн байгаа. Бусад юмнуудын би ярихгүй яваад та нар өөрснөө хараад ямар цол хэрэгтэй болохыг бодоод явна үстэй. За дараа нь Тэлжээгийн долгор багш маань байна. 1952 оны төгсөгч. Энэ нэг 10 он тавьсан хэдэн оны төгсөгчийн тавьсан. Гадаадд төгсөн улсууд бол 10 онгүй байгаа. За ингээд долгор багш маань одоо төрийн соёлд аваад өгч байгаа. За Жалигийн хайруулаа багш маань Монгол улсад мэдрэлийн мэсэлслийг хөгжүүлсэн. Энийг одоо үүсгэхэд гол болсон Монгол улсын хөдөлмөрийн баатар төрийн соёлд ардын эмч байгаа. За дараа нь Аригчаа багш маань байна. За Аригчаа багшаас эхлээд манай анхны төгсөгч гарч ирнэ. 47 оны төгсөгч. Энэ гайхамшигтай улсууд бол Монголын ангаахын салбарыг авч явж тэрийг одоо Шайнер араасаа дагуулсан хөгжүүлсэн ийм мөнхийн гавьяатай улсууд аа. За Аригчаа багш дотрын эмч. За дараа нь Цэрэг Там багш маань 47 оны төгсөгч. Мөн дотрын эмч гавьяат эмч байгаа. За би тэр ард хацааны хэлхээ байлаа гэсэн тийм ээ. За дараа нь Эрдэнэчингийн Нямаа багш маань. Одоо нүдний Нямаа гэж Монголын ард түмэнд алдарсан. За мөн 47 оны төгсөгч. За дараа нь багш маань одоо байж байгаа тийм ээ. За өнгөрсөн жил эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургуулийн хүндэт доктор цолоор шагнагдсан ардын эмч. За дараа нь Готвын Лодон. Би та бүхнээс нэг зүйлийг хүсэж хийн ялдан.
За нодон багш ихтэй зэрэг нодон багшийг хэн залгамжилж вэ гэж та нар бодож байгаа. Энэ улсуудыг залгамжилсан улсууд нь байгаа шүү дээ, тийм ээ. За нодон багшууд мөн 47 оны төгсөгч шинэ ухааны академийн гишүүн, мэдрэл судлалын техникийн анхны эрхлэгч, доцент зуртай байсан сүүлдээ профессор. За Багдамбар багш энэ сургуулийг одоо анхны ангаах ухааны дунд дээд сургууль байгуулахаас эхлээд олон жил захирлын аль башсан Монгол улсын үндэсний сургуулийн спортын мастер ерөнхийдөө хэмжээ ухааны авиат ажилтны юм байна. За цэрэнгийн долбор багш. Цэрэнгийн долбор багшийг одоо гадуучууд мэдэхгүй байж магадгүй. Мөн 47 оны төгсөлтөд докторийн хэмж. За доктор профессор авиат ажилтны байна. За ингээд Монголын ангаах ухааны албыг уламжлан хөгжүүлэгч гэж. За энэ тайлбар хэлэхээс болохгүй. Орос хэлний гасанбаа гэж юу мэрэгчлэр авуулдаг гасан багш нэг ярилцлаган дээр хэлж ирсэлтэй. Эренчин багш Дамжинсранбаа Лусан Бандамбаа гурыг хэний нурд нь хэний нард нь гэж ингэ тавих юм бол байхгүй. Гуруулан ажиллах суутан гэжээ. Миний ярьж байгаа улсууд бол урд хойно орлоо гэж хомдох юм байхгүй. Бүгдээр ингэ зэрэгцүүл тавих ёстой улсууд байсан юм шүү. Би зүгээр өөрийнхөө олдсон материалын дагуу ингэ цуулаад хэлээд байна. За ганцаагийн жамбаа багшигаа та нар харин бүгдээр мэдж байгаа багш маань байж байгаа. Эрүүлийг хамгаалахын авиат ажилтан микробиологийн албыг одоо үндэслэн үүсгэгчдийн нэг авиас зохион байгуулагч хүн манай сургуулийн захирлаар олон жил байсан. За дараа нь одоо бидний бурхан хүүхдийн эмч нарын 8 жилийн гинжин багш 1952 оны төгсөгч байгаа. За багшийн нэг онцлог юм бол Ньюби хүүхдийн сангийн АБА-ийн эйженсийн шагнал гэдгийг Монголд анх удаа Монголоос анх тавьчихсан. Азаас биш дэлхийд 5 дахь одоо хүн болж энэ шагналыг хүртсэн. Энэ тухайсаа техник давж ирсэн байна. За мичлийн давтар жогш бай. 49 оны төгсөлт мөн одоо доктор профессор авиат энэ бол ихэнх эмэгтэйчүүдийн техник эрхлэгч. Одоо их цог ажиллаж байсан хүн нь 51 оны төгсөгч дондгийн цэвэрмаа багш байна. Тэгэхээр эдний одоо залгамжлагч одоо хэн байна вэ гэдэг бодож байна. За ингээд дараагийн хэсэг нь бол залгамжлан хөгжүүлэгч гэж ингэж яасан. За Санжбат багшийг бичсэн. Санжбат багш 53 оны төгсөлт Жамбаа багш хоёр бол хамт ажиллаж байсан. Тэгтээ арай хойд төгссөн байгаа. За дараа нь энэ хүнийг одоо Данчаагийн намсраж өгч. Ихэнх хүн мэдэхгүй. Ихэнх хүн ч үтгэл би мэдэхгүй. Түүх мэднэ. Намсраж гэдэг хүн бол манай хүүхдийн ангаахын техникийн анхны эрхлэгч. Хүүхдийн эмнэлгийн анхны зөвлөх. Анхны эрдэмтэн, анхны доцент, шинэ ухааны академийн сурвалжлагч гишүүн байгаа. Намайг ангаах ухааны сургуульд орох үед багш маань бол одоо 58 онд ертөнцийн мөнхөсийг үзүүлсэн байсан. За дараагийн хүн нь бол та нар мэдэх байх. Ирээдүйн лусан дав 56 оны төгсөгч ангаахын шинэ ухааны доктор профессор шинэ ухааны академи ангаах ухааны академийн гишүүн ардын. За дараа нь бас та нар мэдж байгаа бах. Одоо улсууд байна. Эрдэнэсийн санжаа багш, нүдний санжаа. Тийм ээ. Нямаа багшийг үргэлжлүүлж гарч ирсэн. 58 оны төгсөгч за ардын. За дараа нь Шанжийн Дойчтон багш. 57 оны төгсөгч психиатр хүн. За гавьяатагч сэтгэл судлалын албыг үндэслэгчдийн нэг. За Дойчтон багшийг бол мэдээж та нар мэдж байгаа. Монгол улсын гавьяатагч доктор профессор Сандгийн Бямсран үргэлжлүүлж ирсэн. Тийм ээ. Одоо ингээд Бямсрангийн шавийн албыг үргэлжлүүлж явж байгаа байх. Найдаж байна. За дараа нь цэрэгнэдэн догш байна. Чөөлж үе цэрэгнэдэн догш. За одоо амьд цэрэг байж байгаа. Тийм ээ. Ардэнж мөн эрүүл мэндийн
сайдын албыг тодорхой хугацаагаар ашиглаж байсан. Башин Цэдик багш 58 оны төгсөгч эмгэг судлаач доктор хүрсэн. За Товгийн Батсүх багш манайд одоо орлого захирлаар олон жил байсан. Сүүлд нь солихын сургуулийн захирал байж одоо чөлөөнд явж байгаа авиат багш. Батын Гош багш шинэ ухааны доктор, шинэ ухааны ахтын амгаахын ахтын гишүүн төрийн соёлын дардыг. Балтгийн жав. За жав багшийн утгаар хийж байгаа. Дамдаржаа багшийн дараагаар одоо энэ их хэрхэн албыг толгойж явсан хүн 60 оны төгсөгч Монгол улсын хөдөлмөрийн баатар. За тэгэхээр баатар гэхээр урдах юмнууд нь бүгд дамжигдсан байдаг. Дараа нь Начингийн баасан жоо. Зөвхөн мэсэлч мөн ардын хөдөлмөрийн баатар. За дараа Жанчийн ардын газар. За энэ жав багшаатнаа узрах нэг оны төгсөлт 60 оны. Манай шинэ ухааны доктор профессор Аяат Тэмч. За тэгээд баатрын одоо гэж байна. За энэ физиологийн техник, эрүүл эмнэлгийн физиологийн техник олон жил одоо багшилсан техник хэрэглэж байсан. Энэ эмгэг судлалыг нэг албыг үндэслэсэн. За багшийн залгамжлагчаар орж ирсэн галзуу багш байна. 62 оны төгсөгч доктор профессор Аяат багш энэ судлаач. За зэвгээ багш маань мөн одоогийн дараа одоо орж ирсэн 61 оны төгсөгч доктор профессор Аяат багш энэ судлаач. За түрүүн би хэлсэн сандгийн явсан багш психиатр доктор профессор. За энэ дээр Дэмбэгийн хамгаалж гэж манай төгсөлтийн 65 оны төгсөлтийн би энэ дээр одоо гэнт байхгүй болсон улсуудынхаа аяад орсож бичсэн байгаа шүү. За үргэлжлүүлэн хөгжүүлсэн улсуудыг одоо энэ сууж байгаа сайн та нарт танилцуулсан улсууд байна. Гүдийн цагаан хүн хайдын гэлж явж. За энэ дээр Батматын Шижирбаатар багш эрүүл мэндийн байдлаар одоо битээ байж байгаа. Жамингийн баасан хөө байна. Одоо ямаа юу сажаа хинтрийн дараа нүд судлалын албанд их хүндтэй байж байгаа хүн. Чимцэгийн понцог доктор танилцуулсан мессасч намжлын даваа цэг багш байна. За эчин хорвогийн бүрдэл Олимпийн бүрдэл жогч байна. За энэ хүмүүс өнөөдрийн байдлаар эмнэлэгт очиж ирсэнгүй. За ягаан буянтын дав дөрөв танилцуулсан. За оргон сэргэлэн гэж ангаахын шинж ухааны доктор одоо энэ элэг шилжүүлэн суулгах багийн тоглож байгаа. Ийм хүн байна. За энд одоо өргөжлүүлэгч. За наадад нь давтарч байна. Тэгээд бүрдэрч байна. Тэгээд гэлэж явж байна. Тэгээд даваацран байна. Тэгээд би байна. Тэгээд цагаан байна. За ирээдүйн юм бэ. Бид нар одоо өнгөрснөө нэлээд үе шаттай байлаа. Манай ирээдүйн агаахын ухааны үндэсний их сургуулийн залуу багш нар иргэд. Магистрант, докторантууд. Тэгээд резидентүүд, оюутнууд гэж би үзэж байгаа. Та нарт минь зүтгэл байвал ирээдүй байгаа залуучууд. За анхдагчид, уламжлагчид, залгамжлагчид бүгдээрээ амжилт бүтээлийн эзэг алдар хүндийг эзэмсгэж байсан ажил үйлсийн нэгтгэн дүгнэл та нарт сургуульчтай болохоо гэж бодож байна. Тэгэхээр энэ бүх улсуудыг харахад эмч байсан, багш байсан, эрдэмтэн байсан. Энэ гурвын бат нэгдэл холбоон дээр ажиллаж чадсан ингэж амжилт төрсөн шүү. Мэргэжлийнхээ салбарыг үндэслэгчид, анхдагчид, мэдлэг эрдэнэ шавьдаа залгамжлуулсан багш нар эрдмийн талаар шавь нартаагаас илүүрсэн эрдэмтэн мэргэд бүтээлийн эзэд байсан. Мэдлэгийн сүмбэр оргил, дадлагын гүн далай, мэргэжлээ шавь нартаа өвлүүлсэн судан номоор тархиад өргөж ухаанаа төлсөн сурган хүмүүжүүлэгчид сууд багш нар байсан. Үхэл тагалтай тэнцэлж, өнчил хасал дайрсэлдэж, аагаар
цахилгаан галдан дуурч өрөөлийн өөрийгөө золиосож явсан өр зөөлн цагаан нэмрэх эмчлэр байсан юм аа. За энэ алдартнуудын маань нийтлэг шин чанар нь юу байсан юм бэ гэж. Хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг улсууд байсан. Хүлээцтэй хандаж үгийг сонсдог улсууд байсан. Нас бие албан тушаалаараа хүнийг ядгарлдаггүй. Өөрөөр хэлэх юм бол дээдэд цусагддаггүй доодод найртай ийм улсууд байсан юм аа. Найрсаг харилцан хүнддэг соёлтой. Хүнийг өөрөө хүнддэг учраас хүн бүхэн эднийг хүнддэг байсан юм. Тэгэхээр хүндгэл гэдэг бол өөрөө хүндэхгүй байж хүнээс хүнддэг хүлээн гэж байдаггүй юм аа. За мэрэгчлэрээ бүгдээрээ маструуд, мэдлэгээрээ бүгдээрээ суутнууд байсан. Энгийн цагт ээж аав, найз нөхд шиг элдэн далангүй байдаг. Хүнлэг чанар даруузан суу тухаанаараа гойсон. Эднэрт бол гоёл нь ил байсан. Хүн чанар гэдэг юм. Даруузан суу тухаан бол гоёл нь байсан. Хүлээсэн үүрэгтэй чин үнэнч, онсон цөөнгээр ойлгуулж чаддаг, оюутанд өөрийн биеэр үлгэрлдэг, үг хэлэх, үйлдэл хийхийн өмнө байж болох хувируудыг бодож харьцуулж шийдвэрлэдэг байсан. Энэ алдартнуудынхаа гол үндсэн шиг чанарыг хойч үе маань шингээж яваасай гэж бодож энэ зүйлийг хэлж байгаамаа. Ахмад үеийнхээ ариун баялаг туршлагаас докторант, магистрант, резидент шагнартаа захиас болж хэлэх гэсэн одоо миний өнөөдрийн яригдсан маань гол цөмнүүд юм байна. Тэгэхээр ахмадуудынхаа шийдийг хатах хариуцлагатай та нарт ноогдож байна. Ухамсарлаарай. Өмнөө яваа хүмүүс хүнээс зам асуудаг. Өндөр уулын орой дээр гарыг гэж бодох юм бол өндөр уулан дээр урдан гарчихсан тэр уруудж байгаа хүнээс замаа асуу. Зам чинь саад багтаа болно шүү. За тэгэхээр ахмад үеэсээ тусламж хүсгэсэн. Тусламж үйл хүсэх нь анхаарал татсны шинж, асуулт үйл асуух нь сурахыг хүсэхгүй шинжээ. Аяас чадвараа хөгжүүлж чадах хамгийн сайн аргуудын нэг нь амжилтанд хүрсэн хүмүүсийн замдгаа суралцах. Сайн нэмийн хэлтгийн үндсэн юм бол агуу их хөвөлтөжилт бол зорилттой чиглэн шатлан явж бууж өгөлгүй, эцэс төгсгөлгүй зүтгэсний өвдөн байдгийг манай ахмад нотолсон юм аа. Бид хязгаарлагдмал цаг хугацаанд сонголт хийх ёстой хорвоо дэлхийд амьдарч байна. Бидэнд гурван үнэн байгаа. Төлсөн үнэн, үхэн үнэн, энэ хоёрын хооронд одоо амьд байгаа юм. Энэ амьд байгаа үедээ ямар зорилттой яаж биелүүлэх вэ? Зорилт бол хүсэж байгаа зүйлээ биелүүлэхэд төв цэгээ тодруулах үйлдэл. За тэгээ би зорилтын одоо смарт зарчим гэдэгтэй жоохон тавьдээ. За манай хүндтэй зочдод ахмад багш нарт сонир биш байж магадгүй уучлаарай. Гол нь би одоо резидент, магистрант, докторант шагнартаа зориулж байна. Нэгдүгээр зорилт бол тодорхой байх ёстой. За жишээлх юм бол ном бичиж гэж зорилт тавьж болно. Тэгвэл тодорхой юугаар бичих гэдэг. Ямар нэгэн өвчлийг сонгож авах гэж байгаа юм. Энэ тодорхойгүй зорилт биелэхэд хэцүү. Хоёрдугаар хэмжих боломжтой байх ёстой. Хэмжих боломжтой тэр тавьсан зорилтоо биелдэг хянаж ийм боломж гарч ирж байгаамаа. За тухайлх юм бол одоо ном бичиж бид нэр зорилт тавьсан. Одоо тэгээ сэдвээ сонгоод тодорхой болгоцсон. Одоо энийг яаж бичих вэ, тийм ээ? Ямар бэлтгэл хийх вэ? Онлын явд ямар бэлтгэл хийх вэ? Өөрийнхөө туршлагыг яаж нэгтгэн дөрөх вэ? Өдөрт хэдэн удаа бичих вэ? Иймэрхүү маягаар зорилтоо биелүүлэх тань боломж. Дараа нь үйлдэл төвтэй байх ёстой. Зорилт бол үйлдэл төвтэй байх ёстой. Тэгэхээр зорилго тавьчихаа одоо манай ийм асуудал байна л да. Магистрт эсчдэг тэгээ байгаа байдаг. Ер нь бол ихэд магистр болъё гэсэн зорилго тавьсан байна. Зорилготой хүрэх замаа тодорхойлоо. Хэдэн жил болчихсон. Тийм ээ?
Тэгээд одоо бодоод яваад. Тэгэхээр бодол төвтэй биш, үйлдэл төвтэй байж зорилт биелдэг юм аа. За дараа нь бол хэрэгч боломжтой байх ёстой. Реалист гэж. Өөрөөр хэлэх юм бол одоо манай огт хийдгүй шинжилгээгээр ажил хийнэ гэж зорилт тавьчих юм бол энэ чинь биелэх боломжгүй. Тийм ээ? Тэгэхээр ийм бодиттой хэрэгч боломжтой байх ёстой. За эцэст нь смартын чинь одоо цаг хугацааг тохируулсан байна гэсэн ийм үг ээ. Тэгэхээр цаг хугацаа гэдэг нь маш чухал. Цаг хугацаа. За цаг хугацаа ерөөсөө нөөц бай. Цаг хугацааг онцлогтой. Нэгдүгээр нь ажил зайлшгүй хэрэгтэй нөөц бай. Цаг хугацаа байхгүйгээр ажил хийж чадах. Хоёрдугаар нь дахин бий болох боломжгүй. Энэ байг ярьсан байна. Дахин бий болох боломжгүй нөөц бай. Гуравдугаар орлуулах боломжгүй нөөц бай. Дөрөвдүгээр хамгийн арчилсан тэгш байлгдсан нөөц бай. Юу гэсэн оюутанд чи 24 цаг ажиллах нь багш ажиллах нь эрдэмтэн ажиллах нь ерөөсөө 24 цаг дотор чинь хэдүүд нь яаж хийгээд зохицуулна гэхээс биш тэрнээс биш багш дараа илүү цаг ногдоо оюутанд цөөхөн цаг ногдоо гэдэг ийм юм байхгүй. За цаг хугацаа хамгийн эцэст нь туйлын уян хатан бус чанартай нөөц байлиг. Хэрэглээ хичнээн өсөж өсөлгүй. Ийм одоо нөөц байлиг. Жишээлбэл бол манай оюутнууд дээр үед нэг билетээр шалгалт өгдөг байхад шалгалтын өмнөх одоо хэд хоног маар хаалт суугаад нөгөө юм уншдаг. Тэгэхэд бол одоо 24 цаг багтдаг. Тэгтээ чиний юм багтахгүй байх би дахиад нэг 2 цаг сунаад өгье цаг хугацаа үйлчлэхгүй шүү дээ. Тийм учраас туйлын уян хатан бус ийм юм аа. За тэгэхээр эндээс би юу дүгнээд хэлчихье. Ерөөсөө бид нэр одоо хязгаарлагдмал хугацаанд сонголт одоо амьдрах ийм одоо амьдрал амьдарч байгаа. Тийм ээ? Хүний нас бодлого. Тэгэхээр сонголтоо зөв хийх хэрэгтэй. Тэгэхээр хэн болох вэ? Эмч болох уу? Багш болох уу? Инженер болох уу? Тэгээд нэг болох сонголтоо хийсэн бол зорилттой байх хэрэгтэй. Тэгэхээр зорьсон зорилго бол дандаа явдал төгсөхгүй. Хэцүү. Зорилготой хүрэхэд бол олон янзын бэрхшээл, саа, бүтлгүүтэл учрна. Гагцгүй тэрнээс шалтгаалж болохгүй. Энэ дээр бол бүтлгүүтлийн дараа 2 салаа зам байна. Нэг нь буужих, нэг нь гүрийгээ байх. Тэгээд бууж өгсөн хүмүүс ялгаж хүлээгээд дуусна. Гүрийгээ зүтгээд байсан. Нөгөө зүтгэл гэдэг юм аа тийм. Зүтгээд байсан хүмүүс амжилтанд хүрэх. Энэ дээр ганцхан нэг жишээ хэлээд гэх юм. Миний түрүүнд танилцуулсан бичиг хорлоогийн бүрдэрж өгш. Дорногов аймагт багын чийжээд Москвагийн их сургуульд очсон байна. Тэр чинь техникум төгсөд суманд багын мороор хийгээд мороор тавьчихсан хүн шууд Москвагийн их сургуульд очно гэдэг бол хүнд асуудал үстэй. Эхлээд одоо орос хэл мэдэхгүй шүү. Сайн ойлгохгүй. Тэгээд ерөөсөө сүүлд нь ер нь шантарч гисэн гэж. За одоо яадаг вэ? Одоо би чирээ суухгүй байна. Энэ орос хэлийг мэдэхгүй юм бай. Боддог чинь бид юу бусаад сумандаа очиад марионад хүний үзэл юмжээд гэх юм бол ингэж бодож. Гэтэл өөр чи Монгол их орноос ирсэн Монгол хүн шүү. Чи Монголын нэрийг батааж болохгүй шүү. Ингээ дотроос нь тэгж хэлсэн гэж. Тэгээд ерөөсөө өдөр шиг өглөө өдөшгүй хамаагүй. Тэгээд нөгөө юм хичээгээд хэлсэн. Одоо ингээд энэ генетикийн шинжлэх ухаанаар доктор хамгаалсан профессор Монголын анагаах ухааны академийн гишүүн гавьяа төгс явж байна. Тэгэхээр амжилтанд хүрэхэд буу чиглэлтийг одоо мартах хэрэгтэй хүрэх юм бол. За ингээд миний эхний хэсэг бол ингээд дуусж байгаа. Хоёр хэсэг нь бол их амархан. Ерөөсөө өнгөрсөн жил 14 онд манай техникийн 60 жил болсон. Тэгэхээр манай техникт бол энэ 60 жилийн хугацаанд 54 хүн багшилсан байна. 54 хүн багшаар ажиллаж байсан. Энэ улсууд дотроос тэр Нобелийн хөгжлийн сангийн шагналтай нэг хүн төрсөн
төрийн соёлтой нэг хүн төрсөн, хоёр хүн төрсөн. Одоо энд Чулууны Эрдэнэ засаг багш маань сууж байна. Энэ одоо манай танхимд багшижсэн төрийн шагнал хөртсөн нөгөө хүн нь Эрдэнэ засгийн савгсан гэж багш байсан. Одоо байхгүй байгаа. За ардын эмч хоёр, гавьяат эмч 6, гавьяат багш 1, шинжлэх ухааны академийн гишүүн 2, профессор 12, дэд профессор 16. Ийм одоо олон алдар цолтон манай танхимээс одоо Монголын ангаах хааны түүхтэй адилхан ингэж төрж дараах үе бэлтгэсэн байна. За танхимын Ахмад үеийнхний хөдөлмөрчтэй чинь эрдэмтэн чанар нь өөрөө явдаг болчих. За энэ залгын чанар үеийнхтэй үлгэр дуурайд багтж болж байна. Манай танхим 6 үеийн багшаар багшилж байгаа. Саяны одоо энэ юм жогонд авахгүй. Энэ багшд одоо энэ дөрвөн багшд манай танхимын хамгийн сүүлчийн шинэ багш нар. За энэ яг угаасаа насцад ясч шингэн тэм явж байна. Зарим нь яг олон ажил хийж байгаа дээрээ шинээр багш болсон ч багш байж байна. Тийм ээ. За энэ их сайн зүйл. Энэ манай намсраач багш байна. Энэ шантарсан багш байж байна. Энэ арчаа багш байж байна. Энэ сукватар багш байж байна. За устын нэр танихгүй юм. Тэгээ энэ Монголын анхны эрдэмтэн ламбах юм. За энэ намсраач багш маань хүүхдүүд зөвлөгөө өгч байгаа. За ингээд энэс цааш нэрэн доороо гарч байгаа учраас та нар хараад яваад байгаа юм. Нэг najуудаа явж байгаа. Манай танхимд багшижсэн багш нар. Зайдын засгийн төвөнд танилцуулсан. Лексикийн баяр хөө одоо дарга. Манай танхимын эрхлэгч Эрдэнэ Тоя. Манай танхимын багш Дандин Саргийн Даваасай. За манай танхимын зөвлөгөө хийж. Манай танхимын одоо нэг баяр ясууд багш тэргүүний танхим болчихсон юм аа гэж. За энэ 13 онд манай танхимын байжээ. За энэ одоо дээхэн үеийн одоо манай ахмадууд байгаа энэ урдаг нэг. За энэ хүүхдийн анхны төгсөгчид. Энэ 65 онд бид 49 сүүлийн төгсөж ирсэн. За энэ Германы профессортай байж байгаа. За энэ ахмадуудтайгаа уулзаж байна манай багш. Цэрэн багш байна, Нэмцмагш байна. Цэрэгч багш байна. Одоо хамт ирээд энэ цагтачаар орцсон явж байгаа. За энэ байгаа багш нар их сайн. Энийг бүгдийг харах юм. Одоо нэг одоо тийм байхгүй. Шилжээд өөр юм дэвшээд зарим нь бол чирцэн бүгд хосын үзүүлээд ингэ явуулсан байж байгаа. Манай тасгийн эрхлэгч Хамсан.
байж байна. За ингээд дууссан юм шиг байна. За эцэст нь шавнартаа хандаад нэг зүйлийг хэлье гэж боджээ. Энэ юу гэхтэй зэрэг өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй ороо. Чихнээ чимэг болсон аялгау сайхан монгол хэл чин зоригт өв дээдсийн өв их соёл гэдгийг үргэлж бодож монгол хэлээр сайхан зөв цэвэрхэн ярьж Кирилл үсгээр зөв бичдэг байгаарай гэж хүсье. За багштай уламжлал зүтгэл гэсэн сайхан одоо лекцийг уншсан баярлалаа. Ингээд одоо асуулт хариултын цаг байгаа. Тэгээд багш өөрийнхөө тухай бол маш даруухан загнаад юусаа ямар ч тодтгол хийгээгүй. Тэгэхээр энэ одоо боломжийн ашиглаа та бүхэн бас асуулт асуух байхаа гэж бодож байна. За энэ арга төгсөгч маань байна. 60 мөн. За арга төгсөн зүүн амарч байна. Нэрээ морины гэлцчихсэн юм бас. Мундаг авч байгаа гэдэг. За Монгол Улсын их сургуулийн ангаахын факультетэд ороо 60 оны нам гэрээ сонсон байдалтай. За энэ ээжигээ санахад хэцүү байдаг. Өөрийн гэгээр уургаш юмсан, чин бүрийгээ бөөлөн суусны чингээ ээжигээ тоолж ирсэн. За ингээд аав болжээ. 64 оны 8 сарын 19. Энэ манай одоо хүү. За ямсан битэр ингээд нэг иймэрхүү зоёд байсан бид нар иймэрхүү товцолдог. За юун сумын юмч болоод за дуудлагнаас ирж хүү урдаас тавьчаачаад ингэ тэрүүл. За ганцхан удаа энэ тэрэгжийн амлалтанд амарч үзсэн. Өштэйг ороо. За бид нар тавуулаа одоо манай бабахан инх цол юм. Энэ мөнгө цол гэдэг энэ асуулт байдаг. Энэ манай хүү 69 оны зураг бай. Инх цолын зураг манай бабахан хүүхдийн зураг бай. За бид нар нэлийн харж өгье. Инхээс сургууль болсон гэж байна. За энэ гэрээ санаж явах үе байна. Даасан доо. Орон хүүхдээ санаад буцсан идэвчээсэн. Бас за энэ тэр үеийн Ленинградад байсан аспирантууд. Энэ оригиныг тарих байх та нар тийм ээ. Аз сургуулийн нэг захирал байна. За энэ огсонч гэж миний онгон багын найз энэ Москваас орчихсон. Би наанаас дайрч очдог, цаанаас дайрч иддэг гэсэн. За энэ хамгаалах гэж байгаа байдлаа иймэрхүү байдлаар хамгаалдаг байсан шүү дээ бид. Амаар дөрөв ийм юм хийж нэг наачаад энэ дээр очив. За хүү сургууль төгссөн жил байна 82 байна. За энэ лосонч багш нэг англи хэлний курс төгссөн. За энэ нэг юун дээр гарах нэг цагаан хэрмэн дээр гарах нэг загшаа тохиолдсон. За энэ ч хоёр ачцээ хоёр маань өсвөлийн баяр хийсний дараа 99 он байна. 2001 онд аяатын цодоор шагнуулж багаан дээр хэлчихээс шагналаач. Тэгээ жаахан хялаагаа тартсан байна. За энэ оригиналтайгаа хоёулаа нэг 80 дэх зурагш байна. Энэ манай курсийнхэн байна хүүхдийнхэн бол цагаан сахар гэдэг хүнийг бол таньж магадгүй тийм ээ. За бусд нь бурхан болцсон байна. За жуниор өстэй үерхэж яваа. За энэ 2003 онд Гунмагийн цэцэрлэг төрөлд ахын зэ хоёр дээр очиад байжсэн. Тэр үеийн зураг юм байна.
За энэ аквариум гэдэг юм үзээд өөр гайхчихсан байна. Ийм байдаг гэж хэлдэг. Хөсгөллээ цаатгуудтай уулзлаа 2005 он. За энэ бид нэр бас 5 уулаа авсан сураг. Байн тэр үед л авсан шиг. За энэ 2005 онд хүүхэд их эмэгтэйчүүд их орол гэж болж байсан. Тэр үед дагмаа маань ийм залуу байсан байна. За манай нэг факультет энэ орлогчдын даваацсан профессор байна. За Михайлай Цэндэгэд хоёр одоо байсан. Энэ хөцмийн анхны сургагч энд нэг армян хэрвээс юм. За энэ болгон төсний сургууль хийсэн. Сургууль хийсэн. За бид гурван хавтай аймагт очиж бас сургууль хийжээ. За агондорчиг профессор. За энэ манай хамт олон 2005 онд миний хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн. За энэ салхинд очив. За Нутгийн найз Шижирбаатартай хамт өдөр явж ирсэн юм шиг. За энэ Маккензи гэдэг одоо манайд 15 жил чиглэл унтарч ажилласан профессор байгаа. За энэ Малайз сүмбэр зүүн захиралтайгаа хамт явж Вьетнамд нэг улсууд хамт явсан энэ эрүүл мэндийн яамны санхүү хавьяар хийдэг юм байна. За хятадд соёлоор тэр сууж газар ахалцсан байна. Агуу дөрөвлийн болоод зураг ахалцсан байна. За энэ нэг зөвлөх хэмжмэрийн мэргэжлийн курс гэж энэ одоо манайхан бүгдээр байсан л да. За энэ эдний зөвлөлийн хэрэглэгч төгсөлтийн урал дээр би энд л явж шүү. За нөгөө төрүүчийн гарчээсэн тэр хүний техник оос хүчтэй байжээ. За би аав ээжээс аруулаа төржээ. Энэ бүрэн бүтэн байж их үеийн зураг. За тэгээд 2011 он болоход зургуулах наавсан. Тэгээд одоо 5 наавсан. За ингээ 12 онд арай хялаж арга юм шиг байна. 2 нам хүмүүст их хүнтэй авдаг үлээж авчээ. За баяр. Намайг өөрийнхөө тухайнаас яахгүй энэ дараа манай одоо зэмлээд байгаа. Сая би 6 сартаагаас аваад 100 нас хүртэл амьдралынхаа төвийг бүгдийг харуулчлаа шүү дээ. Тэгээд сонирхсон асуултаар тавьж болно. Хариулахыг хичээ. Яг гэж одоо энэ ч болоо эсвэл яг гэж хүүхдийн ч болоо хамсчихсан удаа байсан уу? Бас хүүхдийн ч болсондоо маш их баярлж ирсэн одоо удаа байсан үү? Тэр тухайгаа манзаач. Би өөрөө 5 настай байхдаа аав алдсан юм байна. Аав маань өвчнөр уушны хатгалаагаар нас уртсан. Тэр үеэс ерөөсөө энэ өвчнөр хүнийг нас оруулахгүй байж болдгоо болов. Ерөөсөө эмч болъё гэсэн юм зорилго бол их эрт. Тэр нөгөө 5 настай хүүхдийн булбараа зүрхэнд туссан тэр уйл ашиглалтай холбоотой үүссэн. Тэгээд эмч болчоод одоо яах гэж эмч болдоо гэж ингэж бодож ирсэн юм байхгүй. Саяны одоо тэр би сая ядаж штэ 10 төрсөн гэж. 10 хүний хамгийн ах нь. Тийм учраас би угаасаа одоо дүүгнэрээ тойлж ингэж учраас хүүхдэд угаасаа хайртай.
Тэгээ хүүхдийн эмч болно гэдэг нь бол ангаахны сургууль дээд сургууль байгуулагдахад одоо эхлээд бие сэдвэгүй тэр сургууль байгуулахад хүүхдийн факультет, эмзэн факультет, эмчилгээний факультет гэдэг ингээд нөгөө нэгдүгээр курс төгссөн их сургуулийн ангаахны факультетийн нэгдүгээр курсын оюутнууд чинь хоёрдугаар давжаанд орж ирэхэд хуваар хийцсэн байсан. Зарим хүн санаанд таараагүй хоорондоо сольж хэлж байсан. Авган битээ ерөөсөө солихдох хойч удаагүй. Ямар сайхан мэрэгжил олж хаад. За би хэцүү үед зөндөө тохиолж ирсэн л да. Ганцхан жишээ хэлье. 1967 онд Лүн сумны одоо эмч байж байгаа үед тарайны төмөр гараад багшийн дээд сургуулийн маш олон одоо 17-8 дах охтууд тэр төмөрт төлөвдөж тэгээд тэнд одоо бид нар очиж тэгээд тэр Лүн сумдын үлэг байсан. За тэндээс манайх очоод дараа нь Төв аймгийн хэрэг дараа нь одоо Улаанбаатараас ирээд ингээд тэр хамгийн хүнд байсан 9 хүүхэд дээр 9 эмчил навдж ирсэн. Шөнч нь осолдож ханаад тэгээд нэлээд хэдийг алдсан. Тэгээ өглөөнийхөө уцын консуугаар онгоц суугаад үлдсэн хүүхдүүдийг авч ирсэн. Одоо тэр Ухтаар цайданд одоо энэ хүүхдүүдийн дурсгалын хөшөө байдаг. Тэгэхэд үнэхээр одоо тэр байдлыг би нэг сар зүүдж нэг сар сайн унтаж чадаагүй. Тэгээ ер нь одоо эмч болно гэдэг чинь мөн ч хатуу мэрэгжил юм гэдгийг бол ойлгосон. Тэрнээс бос одоо халшигчаагүй зүтгэж явсан, алдаж байсан, алдаан дээрээ сурч байсан, бүтлгүйдчихсэн, бүтлгүйдэлдээ бууж өгөөгүй ингэж л явсан. Ер нь сүүлчийн асуудал юу вэ? Одоо их баяртай тохиолдол юу вэ гэж. Ерөөсөө өглөө бүхэн би одоо хүүхэдтэй уулздаг. Инээж байгаа, уйлж байгаа, шээс бастага холдсон хүүхдийг бүгд төрөх. Дандаа надад одоо энэ энерги өгч идэг. Тэгэхээр би бол энергийн төврөнд их яваад байх шаардлага байна. Өдөр бүхэн энерги авч идэг. Ийм сайхан мэргэжлийг сонгосондоо үргэлж бахархаж, үргэлж энгээрээ онгошиж явдаг. Асуулт ерөнхийдөө ховор багш байна. Тэгэхээр сэтгэл санал ярих хүмүүс байвал. За өнөөдөр дараагийн сурс багшлаа баярлалаа. Хонгын төрөлд ирсэн таавуудад баярлж өнөөдөр мэндийг хүргье. За одоо том суудын төрөнд дууссан уучлаарай. За тэгэхээр үнэхээр одоо мэлчгүй багшийг бид үнэхээр бохор шийдэж байна. Би багштаа анх 1973 онд эхлэсийн төвийн буюу тэр үеийн улсын хөгжлийн төвөнд гэж яхад одоо уулзсан. Багш бол би оюутан байсан багш байсан. Багш бол оюутантай гоё зөөлөн ярьдаг. Дандаа цагнаараа зүүж явдаг. Тэр зөөлөн чанараар одоо багшийг их төөрөөлдөг. Тэр үед бол багшийн хажуудаар зэрэгцээд хэн авгандар зогшоод байсан. Авгандар зогшоод оюут гэж хэлдэг. Кичнээн муу аймд дугаа сууж сайн байдаг. Кичнээн сайн жиг чанга ашгаруу муу айдын шүү гэж сургадаг байсан. Тэгээд ч юм уу багшид сайн зөөлөн ярьдаг байсан. Тэр цагаас хойш өнөөдөр ингээ тоолоод үзчих 42 жил багш тавд явсан байна. За тэгээд багш бол юм тэгээд одоо цагаан одоо тэр нийгмийн хөгжлийн үе шатанд тохиолж хүний хэлдэг төрөж өөрөө бас хэлсэн шүү дээ. 1990 онд коммунизм гэдэг юм унж одоо капитализм гэх юм одоо энэ зах зээл нийгэм хөгжиж багш тэр үед анхны одоо тэр коммунизмаас одоо зах зээл захируулж эхэлсэн төвийг авч яваад бас л тэнд байсан эмчнэрийг багш нарыг биднийг маш одоо удирдах тэр цаг үед бол сайхан одоо турсамж хийж байсан.
би баярж өгдөг юм аа. За би ингээд ерний хүүхдүүд их олон аавтай байт юм байна. Төрсөн ааваас гадна авралын аав гэж байдаг юм байна. Би одоо Малчин багш шиг бол өдөөсөө Монголын алга үрсийн авралын аав гэж бодож байдаг юм аа. Лекц маань одоо ямар нэгэн ёслол биш гэж бодож байгаа. Оюутнуудад лекц уншихад анхааралтай 3 дугаар ангид, 4 дугаар ангид, 5 дугаар ангид юу унших аваад гэж байна. Танарт лекц уншихад хэцүү байсан унших явах ярихад. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо нэг их ёслол болгоод надад янз бүрийн цэцэг гардуулаад ингээд байвал би одоо 5 дугаар курсын оюутан лекц уншчихад цэцэг гордоод ингээд хачин амт болох юм шиг. Энэ асуудлаа жаахан бодиод яасан юм бэ гэж хэлсэн. За баярлалаа. За өөр Хамтаа. Нэг үеийн найзууд, профессорууд өнөөдөр ханд профессор Малчин багшийн лекцийг сонслоо баяртай байна. Тэгээд энэ Малчин бол оюутан байх цагтаа тэгээд чанга ярьдаг тастас ингээд нуруу намхаж их өдөрч ирэх биштэй баярлалаа. Гэхдээ өөр оюутны анхны курсээс эхлээд дагуултай болсон. Энэ нь бол их содон харагддаг учраас бид оюутан цагаас нь мэднэ. Тэгээд өдөөрнөдөгт яваад суманд очсон, аймгийн төвд ажилласан, тэгээд их мөсийн төлөө маш их туршлага цуглуулсан энэ болж хотод анааханы дээд сургуулийн хүүхдийн гэдэм ирээд эрдмийн өвийг хүртэж эрдмийн их бүтээ тууралтай олон шагнартай хүүхдийн нэртэй гэж болсон. Би энэ аспирантур төгсөөд 79 онд ирэхдээ хүүхдийн эмнэлэгдээ хүүхдийн мэдрэлгийн хичээлийг заадаг байсан. За тэр үеэс хойш гойхон байсан учраас бид хоёрын одоо ерхэл их зузаарсан. За бидний ерхлийг бас холбож өгч байгаа нэг чухал тийм нэгж байдаг. Тэр тэцэгийн нэг танартын таараа. Энэ бол гүрүүторчийн өрөөнд бид цоглорч сандлаа сарилцдаг бас ном бүтээ төрийн хатлаар яддаг. Нэгэн бодол санаа бий болдог жижигхэн байгууллага гэх юм уу тэнцэн байгаа. Энэ зүүнний үед энэ бас жаахан өргөж хандлагатай. Эсхэм бас болцоотой. Энэ байгууллага бийдэг. Энэ бол бидний одоо нийтлэг гэх юм уу ажил мэргэжлийн хөвдөх ойртож өгдөг ийм газраа. Тэгээд өнөөдөр та нөхөд уулаа цугларлаа Малчин багшийн захиас үеийг сонсдог гадуучууд ингээд бид одоо найз андаа манай бас Малчин хүүхдийн нэртэй энэ бас их яруу найрагч шүлэг бичдэг. Энэ манай цэгийн бас их яруу найрагч ийм профессор байгаа. Тэгээд энэ яруу найрагчтай шүлэгчтэй шалгуурууд бас хүндэтгэл баяр хүргэсэн шагнал авсан учраас өнөөдөр энэ Малчин хүүд зориулж бас шүлэг бичсэн. Шүлэг өгөөд бидний сэтгэлийн жижигхэн зүйлийг манай одоо энэ профессор танаар түрүү танилцуулсан тэгээд манай цэгийн ерөнхий доторч бүрдорч бас өөр ажиллагаа хийж чадсан гоо би төлөвлөв.
баярлалаа. Ямар аргатай та бүхэнд өнөөдрийн төхөөрөмжөө тэгээд өчигдөр ороосон цагаан хуудаас одоо өөрөлдвөл манай тэр ЭТЦ-ийн ордогч эрхлэгчээс даалгавар өгсөн учраас дөрвөн бүрт одоо шүлэг бичээ гэдэг даалгавар аваад тэгээд инглээ. За тэгээд юу гэсэн чинь Монгол улсын ардын эмч доктор профессор Данцангийн малчин хүүд эцгээрээ овоглож малчин хүү болсон. Эзэмсэн мэргэжлээрээ овоглож хүүхдийн болсон. Эрхэлсэн ажиллаараа овоглож багш болсон. Эмгэлэн удирдах чадвараараа овоглож декан болсон. Эрдэм мэдлэгээрээ овоглож профессор болсон. Энгүй хөдөлмөрөөр овоглож ардын эмч болсон. ЭТЦ-ийн хинтээ шүлгээр овоглож зохиолж болсон эрхэм нөхөр чамдаа баяр хүргэж эрүүлийн сайн сайхныг хүсье яваа. Монгол машин үүсгэсэн. Маханы доктор профессор тэгээ машин хөөдөө ЭТЦ-ийн нэгтгэс бослоо. Зарчмыг баримтлах хэрэгтэй гэж өргөж захидаг байсан. Эмчийн ажил хэрэг хийсэн бол хүүхдийг чинхүү сэтгэлээсээ хайрлах гэж сургаалаа хайрладаг байсан. Тэгээд багшийнхаа энэ 25 жил хамтарч ажилласан далбаанд дор чамгүй ажил бүтээлээ энэ бол миний багшийн ач тус юм а гэж би өргөж бахархаж баярлаж явдаг. Амьд багшигаа ашигт гэж та нарт захимаар байна. Ашиг гэдэг бол арай хандах гэсэн үг биш. Багш хүмүүс ашиглуулахын тулд багшуулдаг. Багшийнхаа ачаар би бас багшийн хүндтэй нэрийг зөөсч одоо бас шагнарынхаа итгэлийг дааж ажиллаж байна. Одоо ингээд ээжтэйгээ уучлах сайхан гэж шүлэг байдаг тийм ээ. Багштайгаа уучлах сайхан юм аа. Одоо багшийнхаа энэ ЭТЦ-с хадгалж өгөө. Миний багшийн гэр бүл өрөвдөд миний багшийн хайрлаж хүндэтгэж явдаг бүх хүнийг би бас хайрлаж хүндэтгэж явдаг. Миний өрөвдөд миний найз нөхөд бүгд малчийнхаа багшийг бас бурханчлан шүтэж явдаг. ЭТЦ бүгд орчнод би багшийнхаа найз нөхөд цагийн чанж өгөө. За, Ахмад шагнарын нэг Ардан хаан догштой баярлалаа. За, ингээд ер нь бол эцсийн хугацаа дуусж байгаа учраас одоо хамгийн отхон шагнарын нэг үлзий багшийг
Техникийн хамт олонний төлөөс нь цэцгээ гардуулно гэж хүсэж байна. Тэгээд дараа нь бид нэр туслалын зураг авах хэрэгтэй байгаа. Тэгээд та бүхнийг энэ хүрсэн ирсэн баярлалаа.